Японд 7 жил ийцэн чи шинэ жил хасан чи палаж өмсмөр байна. Нүрээ гоё будмаар байна. Хамтлаг дуучдын тоглолт үзээд өвлийн өгнөөс бэлэг авмаар байна. 10 жил оюутан махта болдог гэсэн шиг цасан охин болмоор байна. Японд шинэ жилээр яадаг гэж яг Крисмас гээд ёол гэд нэр цастагч гэсэндээ манай монгол шиг гоё бүгдээрээ ингээд цуглаад хамтлаг дуучлуулаад гоё ингээд бэлэг аваад өвлийн өгөн цасаа охин орж ирээд ийм юм болтгоо заяа зүгээр л ингээд байгууллага найзуудаараа зүгээр хоолндороо л пив уугаад л оройн ингээд салчдаг. За тэгэхэд манай монголчуудын нэг тийм баяр ёслол юмыг ингээд тултал нь хийдэг юм байдаг штэ. Ингээд шууд шинэ жил гэлтэнгүүд өвлийн өгөн цасаа охин амар гоё ингээд мандрин жимсэж ингээд цассан ширээ эдгээр шууд бодогдож байгаа байхгүй юу. Тэгэл 7 жил эндээс өөрийнхөө хэмжээнд гэртээ явуулцсаал тэгээл нэг өөртөө нэг иймэрхүү юм хийгээл иймэрхүү лама хийгээл тэгээл нэг юм буг мухтай цам цөмсөөл өөрийнхөө хэмжээнд өөртөө шинэ жилийн наастар оруулаад тэгээл өнгөртөг дөө шинэ жил. Бид нар бүр цасаа охин ч гэж мэдхгүй за.